Аваасрын гишүүн бас мэдж байгаа байх. 2012 онд энэ олон мандаттай тойрог анх бий болоод тэгээд яагаад мандатын тоогоор дугуйлна гэдэг асуудал сонгуулийн хуулинд орж эхэлсэн бэ гэдэг асуудал бас энэ дүгнэлттэй холбоотойгоор судлагдсан юм билээ. Тэгээд тухайн үед гарсан бодиттой эрсдэл нь юу юм гэхээр дутуу дугуйлсан саналын хуудсыг гүйцээж дугуйлдаг хууль бус үйлдэлүүд бол бас их газар авах нөхцөлтэй болсон учраас мандатын тоогоор гүйцээж дугуйлна гэдэг энэ хуулийн заалт энэ сонгуулийн хуулинд орсон юм байна л. За одоо ч бас яг тэр нөхцлөөсөө бид бүрэн ангижрааг байгаа. Хэдийгээр машинаар саналын хуудсыг тоолж байгаа ч гэсэн баталгаажуулалтын тоолгыг бүгднийг гар аргаар 100% хийдэг болцсон байж байгаа. Тэгэхээр нөгөө дутуу дугуйлсан саналын хуудсан дээр нэмэлт дугуйлалт хийх, тэмдэглэгээ хийх нөхцөл үүсээд ахад энийг нөгөө засаж хянаж чадахгүй хэлбэрлүү Монголын төр орох үедээ нөгөө сонгуулийн тойрог хэсгийн орон дээр нэмж дугуйлдаг саналын хуудас машинаар тоолсон, гараар тоолсон тоо зөрдөг гэдэг ийм хямрал руу оруулах нөхцөл үүсэх үедээ гэдэг болгоомжлыг бас энэ судлаачид бас бидэнд сануулж хэлж илээ. Тэгэхээр энэ санал дүгнэлттэй яалтчгүй тал талаас нь бид харах ёстой зүйл гэдэгтэй бол санал нэг байгаад байна. За Хүрлбаатарын бас